Манай бүтээгдэхүүнийг нэг удаа хэрэглээд үзсэн хүн бол дараа бол заавал ирж авдаг. Охин тэнгэр гэдэг маань дотроосоо ч гаднаасаа ч үзэсгэлэнтэй ийм эмэгтэйгээр бид нар төсөөлдөг шүү дээ. Тэгээд манай монголчууд монгол брэнд байхаар тоодгүй маа гэж хэлжсэн. Сайн байцгааны үзэгчтэй баялаг бүтээгчдийг дэмжих холбоос бэлтгэн өргөдөг Entrepreneur нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Монгол хүний арьсанд зориулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Дулан брендийг онцолж байна. За сайн байцгаана уу. За би Дулан брендийн үүсгэн байгуулагч Гамчмаг байна. За тэгээ би болохоор Улаанбаатар хотод төрсэн. За санхүү эдийн засгийн дээд сургуулийг санхүүгийн удирдлагаар төгссөн юм санхүүгийн мэргэжилтэй хүн байгаа. За тэгээд яагаад гоо сайхны брендийг үүсгэн байгуулах болсон бэ гэдэг юм бол охиноо дөнгөж төрүүлээд 6 сартай байхад нөгөө эмэгтэйчүүдний хүүхд төрүүлсний дараагаар гэртээ жоохон суухаар ямар нэг юм хиймээр санагддаг шүү дээ. Тэгээ яг тэр байдлаараа би өөрийнхөө сонирхлоор гоо сайхны дэлгүүр ажиллуулсан. Тэгээ Солонгос гоо сайхны дэлгүүрээ ажиллуулад явж байх үедээ нэг хідэн зүйл надад анзаарчихсан юм л та. За нэгдүгээр болохоор юу байсан бэ гэхээр за яг манай Монгол эмэгтэйчүүдийн манай арьсанд бүр ийм тохирсон зориулсан бүтээгдэхүүн айгуу тутмаг байд юм байна. Манайхан импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнүүдийг бид нар ер нь бол байнга ингээд арьсан дээрээ туршиж юм байна гэдэг. Тухайн одоо өндөр хүчтэй орны баг зэрэг улсаасаа шахагдж байгаа болоод хадгалах гором алдагдсан ч юм уу эсвэл хадгалах хугацаа дуусах төгсөн тиймэрхүү төрлийн бүтээгдэхүүнүүд Монголд орж ирсэн юм байна. Ер нь бол за тэгэхээр яагаад бид нэр дүнгиж үйлдвэрээс гарсан шив шин бүтээгдэхүүнийг те аваад арьсандаа хэрэглэж болохгүй гэж яагаад яг бид нар тохирсон тийм одоо өндөр технологитой тийм бүтээгдэхүүн байж болохгүй юм бэ те. Тэгээ манай бүсгүйчүүд маань ерөнхийдөө худалдааны зөвлөхийн одоо зөвлөснөөр л шууд ингээд сонголтоо хийгээд авчдаг импортын бүтээгдэхүүнүүдийг арьсан дээрээ туршаад яваад байт юм байна гэж Монгол эмэгтэйчүүд Солонгос гоо сайхны бүтээгдэхүүний хэрэглээ сурсан юм бол тэр стандарт нь таалагдаад байна шүү дээ. Тэгэхээр стандарт нь яг тохирсон тийм гоо сайхны бүтээгдэхүүн яагаад байж болохгүй вэ гэд хамгийн анх одоо яг ийм брэнд үүсгэн байгуулах тэр санаа маань бол орж ирж байсан. За тэгээ санаагаа олцоод ямар нэр өгөх вэ гэж бас их бодсон л доо. Тэгээд хамгийн түрүүнд мэдээж хэрэг маркетингийн менежерүүдээс одоо зөвлөгөө авч ирсэн. За тэгээ маркет руу болохоор юу гэж зөвлөж ирсэн бэ гэдэг юм бол за монгол нэр өгөөд хэрэггүй те яг гадаад нэр өгчгөө яагаад гэх юм бол монгол нэр ингээд одоо явдаг юм аа те монголчууд нэг таатаа хүлээж авдаггүй маа гэж хэлсэн байхгүй. Надад болохоор тэгж санагдаагүй л дээ. Яагаад би чи монгол брэнд үүсгэн байгуулах гэж яагаад монгол нэр өгөхгүй гадаад нэр өгөх ёстой юм бэ те монгол нэр өгмөр байна гэд тэгээд манай монголчууд монгол брэнд байхаар тоодгүй маа гэж хэлжсэн. За тэгээд яагаад Дулам гэж нэрлсэн бэ гэдэг юм хүмүүс их асуудаг л та. Нөгөө нэг тойл бичиг үзэж байгаад өөрөө харж байгаад Дулам гэдэг нэрийг сонгож авсан. За тэгээд тэрнийхээ тайлбарыг уншсан чинь айгүй гоё тайлбартай одоо дайр их охин тэнгэр гэсэн утгыг илэрхийлдэг те. За дайр их дундаа бүр ийм гоё оюунлаг дайр их гэсэн утгыг илэрхийлдэг. За энэ маань одоо эмэгтэй хүнийг нэрлэж болох хамгийн бас дээд нэршил юм болов. Тэгэхээр ерөнхийдөө энэ одоо утга бэлэгдлүүдийг бодоод Дулам гэж нэрлэжсэн. За тэгээд Дулан брэнд маань болохоор 2 жилийн нүрийг үзэж байна. Тэгтээ яг 2 жилийн хугацаанд хүмүүст бас баггүй танигдсан. Тэгээд яг тухайн үед ингээд зах зээлд гаргаад байж хат хүмүүс маш гоёор хүлээж аваад ямар гоё Монгол юм уу? Манай монголчууд хийж байгаа юм уу? Яасан гоё сав баглаа бодолтой юм үр дүн өгж байна. Айгуу гоё цайруулж шүү. Маш гоё чигшил өгд юм байна гэд хүмүүс айгуу гоё тийм комментуудыг өгчээсэн. Тэр болгоно нь үнэхээр надад нөгөө Дулам гэдэг брэнд маань маш чанартай байх ёстой шүү гэдэг урам зориг ер нь бол байнга өгдөг. За тэгээд аль хэдийн өөрсдийн гэсэн үнэнч хэрэглэгч нартай болчихсон ийм брэнд байгаа. Тэгээ манайх ерөнхийдөө бол нэг 15 төрлийн бүтээгдэхүүнтэй. За үндсэн 4 төрлийн бүтээгдэхүүнээ болохоор бүгд найрамдах Солонгос улсад Франц технологиор үйлдвэрлэдэг. За үлдсэн 11 төрлийн бүтээгдэхүүнээ бол Монголдо үйлдвэрлэдэг ийм брэнд байгаа. За тэгээд манай гоо сайхны бүтээгдэхүүний нэг гол орчин найруулга нь юу вэ гэх юм бол үүдэлс байдаг. Бид нар үүдэлсийн технологиор бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Үүдэлс гэдэг чинь өөрөө шинжлэх ухаанд гарч ирсэн ямар гайхамшигтай шинэ нээлт юм бэ гэдгийг мэдэж аваад тэгээд ерөөсөө эргэлт буцалтгүйгээр за энэ үүдэлс гэдэг технологиг ашиглаад л ерөөсөө монголчуудад зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэж шийдээд тэгээд одоо манай энэ бүтээгдэхүүнүүд гарсан. За тэгээд энэ маск маань бас үүдэлстэй те, мист маань бас үүдэлстэй. За тэгээд серумтэй. За тэгээд мэдээч хэрэг нүүрний тостой ийм 4 төрлийн ийм цогц бүтээгдэхүүнүүд байдаг. За эдгээр маань болохоор ингээд Франц технологиор бүгд найрамдах Солонгос улсад үйлдвэрлэгддэг үүдэлсийн найрлагыг агуулж өгсөн бүтээгдэхүүнүүд байгаа.
За мөн мэдээч хэрэг манай органик бүтээгдэхүүнүүд байгаа тий. За манайд болохоор хоёр төрлийн савн байна. Коллагентэй савн, хар савн гэх хоёр төрлийн савн байгаа. За дараагийн танилцуулах одоо борлуулалт өндөртэй органик бүтээгдэхүүн гэх юм бол шар тостой биеийн тос гэж байгаа. 0 сартай хүүхдээс эхлээд хэрэгжилж болдог тий. За дараагийнх нь болохоор халгаан өсний тос байгаа. За манайд ийм хүүхдийн бааны бөмбөлөг, за том хүний бааны бөмбөлөг, за овёстой, целлюлитийн эсрэг, арсыг чигшүүлэх үйлчилгээтэй гэдэг ийм олон төрлийн бааны бөмбөлгүүд байгаа. За мөн ийм бааны давс бас байгаа. За давс нь болохоор яг манай Монголд ургадаг нуурын давс байгаа. Энэ маань өөрөө бактерийг 99.99%-аар устгадаг. За тэгээ уруулын бальзан бас байгаа тий. Сүүлэн тостой болоод авокадо ойлыг агуулж өгсөн юм уруулын бальзан байгаа. Хамгийн том сэтгэл ханамжийг авч явах ёстой гэж өөрөө үздэг учраас би бүгдэн дээр нь маш их сэтгэл гаргаж ажилладаг. За бизнесийн мөн чанар нь өөрөө үнцийг авах ёстой. За тэгэхээр манай борлуулалт юун дээр явдаг вэ гэхээр өсөө бүтээгдэхүүний чанар дээр л явдаг гэсэн. Тийм ч учраас өнөөдөр бид нар 2хан жил болж байгаа боловч аль хэдийн өөрсдийн гэсэн маш олон үнэнч хэрэглэгч нартай болцсон явж байна. Хөдөлмөрлөж байгаа хүн бүхэн баялаг бүтээч юм. Баялаг бүтээж реформдоо сайхан амьдарцгаая.